Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго бол хүн нам улсын их хурлаас эхлээд сум дүүрэг хүртлээр бүх шатны сонгуульд нэр дэвшигчийнхаа 50%-ийг хамгийн багадаа талыг нь эмэгтэйчүүдээс бүрдүүлнэ гэж. Энэ бол Монголын улс төрийн төвөнд өмнө гарч байгаагүй цоошин үзэгдэл улс төрийн зориг юм байна. Өнөөдрийн Монголын асуудал, хулгай, авилга, болж үдэхгүй гадуур шууж байгаа бүх асуудлын шийдэл нь явж төлөөллийн оролцоо жигд биш байгаа тийм. Яагаад эмэгтэй хүмүүс өсгөөчүүд хүн амын талыг эзэлж иж улсын их хурлд 17% байгаа юм. Юугаараа дутуу юм. Гэтэ аль нэг хүүсийг дэмжиж байгаа явдал биш. Зөвхөн Монгол улсын асуудлыг шийдэхин тулд бид нар тэнцвэртэйгээр эдийн засаг, нийгэм бүхий л асуудлаа тэнцвэртэй шийдэх ёстой юм аа. Энэ дээр эмэгтэй лидерүүдийн манлайлагчдын оролцоо хэрэгтэй. Улс төрд эмэгтэйчүүд ихээр заавал битгий. Одоо хэдэн их хурлын гишүүнээр бодороо. Заавал нэр дэвшүүд явж байгаа хүмүүсээр бодороо. Та хаан юу ч хийж болно, хэдэн настай ч байж болно. Гэртээ хүүхдээ хардаг ч байж болно, ажилгүй ч байж болно, ажилтай ч байж болно. Хамгийн гол нь энэ асуудал бидний тойрон байгаа учраас ирээдүйнхээ төлөө та ямар нэгэн хэмжээр заавал оролцох хэрэгтэй. Улс төрд орно намд нэгдэнэ гэж байгаа нь нэр дэвшихийн хэрэг биш юм шүү. Өөр юу ч хийж болно. Таны хувь нэмэр, таны орон зайд том гэгчээр байгаа шүү.